13D a videó hírügynökség. Töltse le ingyenes applikációnkat iOS-re és Androidra. Улсад элчин сайдаар томилогдож ирээд 2 жил болж байна. Энийн өмнө Монгол Улсын засгийн газрын гишүүн нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад Монгол Улсын ерөнхийлөгчийн томилсноор Монгол Улсаа төлөөлөж ажиллах онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар ингээд томилогдсон. Найрсаг ийм ард түмэнд улсаа төлөөлөж энэ улсад ажиллах болсондоо би баяртай байдаг. Миний элчин сайдаар ажиллах хугацаанд Унгар Монголын харилцаанд цоо шин үе ирж байна гэж үе таарч чад би олзуурч. Унгарын төр засаг Аз руу чиглэсэн нээлттэй ийм бодлого эхлүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын засгийн газраас Европ бусад орон улсуудын 42 улс оронд аялал жуулчлал бизнесийн чиглэлээр Монгол улсад визгүй орчих ийм сайхан боломжийг нээж өгсөн шийдвэр гарсан. Хоёр улсын эдийн засаг улс төрийн ийм сайхан нээлттэй бодлого бидний харилцааг улам ойртуулна, улам өргөжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Уул уурхай ашигт малтмалын салбар, хөдөө аж ахуйн эрчимдсэн салбар, мөн баялагын үйлдвэрлэл бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж. Хоёр талын энэ нээлттэй харилцаагаа өргөжүүлэх сайхан бодлогын хүрээнд Монгол улсад Унгар иргэд зорчих, хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах юм сайхан боломж байна гэж үзэж. Унгар улсаас суралцах нь бидэнд их бий. Евро стандартыг хэрэгжүүлж байгаа энэ дуршлагыг бид авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал бүх стандартын төвшөнд бид нар туршлага судлах зүйл байгаа. In universal understanding. Гэхдээ аливаа энэ баялагын үйлдвэрлэл эерэг болон сөрөг юм талтай байдаг. Энэ уул уурхай баялаг дагсан үйлдвэрлэлийн хажуугаар унган байгальд хохирол учрах, өөрчлөлт орох, нүүдлийн соёл иргэншил, энэ зам заншил уламжлал, малчтын амьдралд сөрөг хандлага үзүүлэх юм зүйл гарч байна. Тэгэхээр энэ Монголын төр засгаас энэ байгаль орчин сүйдэх энэ уламжлалт амьдралын хэв загварт хор нөхрөл учруулах энэ асуудлаас сэргийлсэн хотчиж байна, бүтээн байгуулалт өрнөж байна, хүмүүс хот руу бас тэмүүлж байна. Монголын эдийн засгийн гол тулгуур салбарын нэг бол хөдөө аж ахуйн салбар. Өнгөрсөн жил ихэд манай улс 44 сая мал тоолсон байна. Энэ мал аж ахуйгаа дагаж манай хүн амын тал хувь нь тийм учраас энэ мал аж ахуйг, энэ хөдөө аж ахуйг дэмжих, малчтыг дэмжих, алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдэд дэмжих энэ бодлого бол бид нар тасралтгүй засгийн газар болгоны юм тулгымдсан бодлогын хүрээнд байдаг юм.